ажлын өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр Нүүбийн хүн амын сангийн суурин төлөөлөгч Гитара самтай ярилцах гэж байна. Сайн байна уу? Манай нэвтрүүлэгт тавтаа морил. Сайн байна уу? Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулаад эмэгтэйчүүдийн талаарх асуудлыг тантай ярилцъя гэж урлаа. Японд энэ байрыг тэмдэглэдэггүй байхаа. Олон улсын өдөр гэдэг утгаар нь бол тэмдэглэдэг. Бусад Африк, Америк, Азийн орнуудад ч мөн адил тэмдэглэж эмэгтэйчүүдийн тухай мэдээллийг төлхөө хэрэглэдгээр онцлог. Энэ өдөр Нүүбийн хүн амын сангаас ямар үйл ажиллагаа зохион байгуулдаг вэ? Энэ өдөр бол эмэгтэйчүүдэд тулгарч байгаа асуудлуудыг хилэлцэж, түүнийг олон нийтэд танилцуулах тухай үйл ажиллагаа явуулдаг. Дэлхийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр олон улсад олон үйл явдал өрнөдөг байхаа. Монгол дахь хүн амын сан энэ өдөр ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? Өнгөрсөн 7 хоногоос эхлээд бид олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулаад олон арга хэмжээ зохион байгуулж байгаагаас манай хүн амын сангийн хувьд хууль зүйн яамтай хамтран ажиллалаа. Цагдаагийн байгууллага доторх доместик балансын оролцоо юунд хэрэгтэй вэ гэдэг талаар ажлын хэсэг ажиллаж, ажлаа танилцуулсан байгаа. Дэлхий дээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахтай холбоотой олон асуудал яригддаг. Энэ асуудлаатай холбоотойгоор Монголд ямар асуудлууд илүү их анхаарлын төвд байна вэ? Монголд ардчилсан нийгэм хөгжснөөс хойш эмэгтэйчүүдийн нийгэмд оролцох идэвхийг сайжруулах тал дээр их анхаарч эхэлсэн. Энэ ч үр дүнгээ өгч байгаа. Олон улсад үүнийг хэмжих нэгж байдаг. Тэр үзүүлэлтийг харуул Монгол улс дэлхийн 160-аад орноос дунд нь нэрмлэгдэж байгаа юм. Дээд сургууль төгсөгчдийн үзүүлэлтийг харахад Монголд эрчүүдээс эмэгтэйчүүд илүү төгссөн байдаг хэрнээ яг ажлын байрны хувьд компани болон төрийн томоохон албан тушаалд эрчүүд илүү байр суурьтай байдаг. Нарийн мэргэжлийн хувьд эмэгтэйчүүдийн оролцоо идэвх их байдаг боловч улс төр шийдвэр гаргах төвшний ажилд бага оролцоотой байдаг нь асуудлуудын нэг юм. Дараагийн санаа зовоож байгаа асуудал бол гэр бүлийн хүчирхийлэл. Бид үүнийг мэргэжлийн хэллэгээр ДВ гэж томьёолдог. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 90% нь эмэгтэйчүүд байдаг юм. Үүнд ёс заншил, нийгмийн уламжлалт, харилцаа их нөлөөлдөг учраас бид энэхүү уламжлалт, харилцааг өөрчилөхөд оролцох шаардлагатай байгаа юм. Монгол улсын хууль зүйн яамнаас гэр бүлийн хүчирхийллийн асуудалд анхаарал хандуулж эхэлсэн боловч үр дүн нийтийг хамарч чадахгүй учир дутагдaltaй байна гэж би хувьдаа дүгнэдэг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой ажлуудын үр дүнг харьцуулбал Монгол, Япон хоёр улсын хувьд ямар ялгаатай вэ? Япон улсын хувьд ч гэсэн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал байдаг. Ёс заншлын хувьд эмэгтэйчүүдийг торд үздэг. Энэ нь эрэгтэй хүн сэтгэлийн хөдөлгөөнд авсан үедээ хүч хэрэгэлдэг. Монголд ч мөн энэ ялгаагүй байдаг. Бүс нутгийн онцлог ёс заншилтай холбоотой гэж бид үүнийг үздэг байгаа. Одоо бол 21-р зуун учраас үүнийг харин баг багаар өөрчлөх шаардлагатай юм. Гендрийн тэгш бус байдалд нөлөөлж байгаа гол хүчин зүйлс юу вэ? Үүнтэй холбоотой ямар ажлуудыг хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгаа вэ? За нэгдүгээрт бол боловсролын асуудал. Боломжуудыг араас нь байн олгож байх хэрэгтэй. Мөн эрх мэдэлтэй томоохон албан тушаалд эмэгтэйчүүдийг томилох шаардлагатай гэж үздэг. Яг энэ асуудлаар ярилцахад сайн боловсон хүчин байхгүй гэсэн хариултууд бол байнга ирдэг. Боловсон хүчин бол байгаа. Харин түүнийг олоод шийдвэр гаргах төвшин томилох нь чухал юм. Иймэрхүү ажлуудыг хийхгүй бол асуудал мэдээж өөрчлөгдөхгүй. Саяхан батлагдсан Монгол улсын сонгуулийн хуулиар эмэгтэйчүүдийн оролцоо улсын хурлд 30% байх ёстой гэж квот тогтоосон. Хамгийн багадаа л 30% байлгах ёстой. Яг үүндээ бол тэнцүү харьцаатай байх нь илүү сайн юм. Гэхдээ гинтийн ийм өөрчлөлт хийх бэрхшээлтэй учраас одоогоор ядаж 30%-аа хүргэх нь чухал. Аль болох олон эмэгтэйчүүдийг сонгуульд нэр дэвшүүлж гаргаж ирэх хэрэгтэй. Гэх мэтээр асуудлуудад оролцож өөрчлөж явах хэрэгтэй юм. Энэ асуудал дээр Нүүбийн хүн амын сангаас хэр зэрэг төсөв зарцуулдаг вэ?
Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сангийн хувьд гендерийн асуудалд илүү анхаардаг. Бид салбар бүрээ хуваан авч хариуцсан ажилладаг. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны тал дээр нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөс илүү анхаарал хандуулдаг юм. Бидний хувьд гэр бүлийн хүчирхийлэл болон эмэгтэйчүүдэд илүү их боломж өгөх тал дээр болон өмгөөлөл, хамгаалал, хөтөлбөрийн хэрэгжилсэн дээр илүү төвлөрч ажилладаг. Таны ярьснаас дүгнвэл эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах бодлого зорилготой холбоотойгоор боловсролын асуудал юунд дүрэн хөндөгдөх баг. Монголын хувьд эмэгтэйчүүд илүү боловсралтай байдаг. Гэвч ажлын байран дээр дунд түвшинд ажилладаг. Боловсролын ямар хөтөлбөрт илүү анхаарах ёстой вэ? Эхлээд бодолд нь нөлөөлөх хэрэгтэй. Жишээлбэл би их хуучинсаг үзэлтэй орчинд төрж өссөн. Бага байхад маань ээж аавын нөлөө их байсан бөгөөд тэднийг шахах тусам би илүү их өөрийгөө дайчилж боловсралдоо их анхаарч байсан юм. Хуучинсаг үзэлтэй орчин учраас миний эргэн тойронд эмэгтэй хүүхэд юм чинь хичээл хийж их сургуульд орох шаардлагагүй. Хэрвээ чи хитрхи их боловсралтай байх юм бол хинж чамтай суухгүй гэж эргэн тойронд байгаа хүн болгон л хэлдэг байсан. Тиймээс би шилжилтийн насаа өнгөрмөгц огт хичээл хийхээ болж их сургуульд явъя ч гэж бодхоо болсон. 10 нас хүртлээр эцэг эхийнхээ үгэнд орж тэднийг дагдаг байлаа. Ахлах сургуулаа төгсөөд ажиллах уу эсвэл эзэгтэй болох сургалтанд суух уу гэсэн сонголт тулгарч байв. Жишээлбэл хоол, ойдол хийж сурах гэсэн эзэгтэй сургалт. Ийм л байвал би эмэгтэй хүний хувьд аз жаргалтай байх юм байна гэж итгэжсэн байсан юм. Хичээлээ хийхгүй бол болохгүй гэсэн бодол эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн хинтэн ч байдаг ч гэсэн уламжлалт үзэл суртал үүнд нөлөөлдөг. Тэгээд ахлах сургуулийн 2 дугаар ангид нэлээд феминист үзэлтэй нэг багштай би таарсан юм. Тэрээр намайг үргэлжлүүлж сурахыг бүтэн жилийн турш ятгаж ойлгуулсан. Тэгээд би ахлах сургуулийн 3 дугаар ангиас их сургуульд орох шийдвэрээ гаргаж хичээж эхэлсэн. Энэ нь их сургуульд ороход маш оройтсон байсан боловч би хичээсний үр дүнд их сургууль төгсөж энэ ажилдаа орж чадсан. Тэр багштайгаа таараагүй бол одоогийн ийм ажилтай би байхгүй байх байсан юм. Заавал эзэмших ёстой сургал бол эрэгтэйч байсан, эмэгтэйч бай, адилхан эзэмших ёстой. Тэр багштайгаа уулзсан болохоор л нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын санд ажиллаж байгаа юм байна шүү дээ та. Тийм ээ, би тэр багштайгаа учирсан учраас гадаад руу сургууль сурахаар явсан. Таныг түрүүний хэлсэн ерөнхий боловсролын нөлөө байгаа боловч нөгөө талд нь ёс заншил, уламжлал их нөлөөтэй гэж хэлдэг нь үүнтэй холбоотой. Ёс заншил уламжлал руу чиглэсэн бодлогыг өөрчлөхгүй бол болохгүй. Энэ Монголд ч мөн байгаа. Энэ уламжлалаас болоод томоохон албан тушаалд эмэгтэйчүүд томилогдохгүй байна. Гэхдээ одоо зөв чиглэл рүүгээ алхам хийгээд эхэлсэн байгаа. Энэ бодлогыг хэр хурдан хэрэгжүүлэх вэ? Хэр зэрэг өргөн хүрээтэй хийх вэ гэдэг нь бидний хамгийн гол ажил юм. Маш өргөн цар хүрээтэй хэцүү сэдвийг хоёулаа хөндөж ярьлаа. Монгол болон Японд эмэгтэйчүүдийн эрх мэдлийг түүхэндээ хязгаарласаар ирсэн. Гэвч эрх мэдэлтэй хүчтэй эмэгтэйчүүд түүхэнд төрсөн шүү дээ. Тийм ээ, тийм үед байсан. Одоо хоёулаа сэдвээ өөрчлөе. Нөхөн үржихийн эрүүл мэндийн асуудал ихээхэн санаа зовоож байгаа болов уу? 非常に問題点ですね。そうですね。Тийм ээ, энэ асуудал нэлээд өргөн цар хүрээтэй. Нөхөн үржихийн эрүүл мэнд эхийн эндэгдлийг бууруулахад ихээхэн амжилт гаргасан Монгол улсын хувьд ардчлал шилжиж байх үед эхийн эндэгдлийн төвшин маш их байсан. Харин одоо бол эхийн эндэгдлийн тоог өндөр хөгжилтэй орнуудын төвшөнд хүртэл бууруулж чадсан юм. Энэ бол маш сайн үр дүн гэж бодож байна. Даатгалын системдээ анхаарч байгаа. Улс санаачлагыг авч ажлуудыг хийж байна. Яг одоо асуудал болж байгаа зүйл бол өсвөр насныхны нөхөн үржихэн асуудал. Мэдээллийн хомсдолтой байж жирэмсэлдэг. Энэ бол хүсээгүй жирэмслэлт. Биеийн гүйцэд боловсроогүй үедээ жирэмсэлсэн учраас олон төрлийн өвчин тусах магадлал их байдаг. Энэ бол бидний ихэд анхаарал хандуулж байгаа ажлын нэг хэсэг юм. Нөхөн үржихийн эрүүл мэнд, бага насны хүүхдийн эрүүл мэндэнд боловсралтай шууд холбоотой. Энэ тал дээр ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ? Тийм ээ, боловсрал гэдэг бол эхлээд гэр бүлээс авдаг. Би анх Монголд ирээд маш их гайхаж байсан зүйл бий. Энэ бол соёлын шоконд орж исэн л да. Яагаад хүүхдээ гэрт нь ганцааранг нь үлдээгээд явчихдаг юм болоо? Японд бол хизээж хүүхдээ ганцааранг нь үлдээж явдаггүй. Хэрвээ Японд хүүхдээ ганцааранг нь үлдээхэр болвол нилээд том болсон хойно үлдээдэг.
2 жилийн өмнө эгчдүү 2 жаахан охиныг гэртэн цасан шурганаар орхисон ноцтой асуудал гарч байсан. Наад захын хүмүүжил боловсрал эхлээд гэр бүлээс ихтэй байдаг. Миний гайхширлыг төрүүлсэн зүйл бол анх энэ байсан. とてもその点驚きました。でもそれはやっぱり今の状態では Монгол бол ээж аав нь ажилдаа учраас хүүхдээ яалтчгүй гэрт нь үлдээх хэрэгтэй болдог. Ер нь ийм асуудлыг яаж шийдвэрлэх зөвлөлтэй вэ? どうしようもない場合っていうのは今も我々の中ですごくあるんですが、その問題はどういうふうに。そうですね。例えばヨーロッパの国とか Европын орнуудад Францад хүүхдүүд рүү маш их анхаарал хандуулдаг болсон. Энэ нь төрөлтийн тоо үзүүлэлт буурсантай холбоотойгоор төрөлтийг нэмэгдүүлэх бодлого баримталсан юм. Цэцэрлэг нь гэхэд өглөө их эртээс их орой хүртэл ажилдаг. Живх солих, усанд оруулах, хооллох бүхий л үйлчилгээг үзүүлдэг. Энэ бодлогын үр дүн төрөлт нэмэгдсэн. Энэ улсуудаас суралцах юм их байгаа гэж бодож байна. ことっていうのはたくさんあると思います。産婦死亡について。 Эхийн эндэгдлийн гол шалтгаан нь юу вэ? 産婦死亡の理由は何なんですかね。その病院に行くアクセスがなかったんですね。 Гол шалтгаан бол эмнэлэгт хүргэх боломжгүй, эмнэлэгт хүргэгдсэн ч гэсэн эмнэлгийн үйлчилгээний чанар муутай холбоотой юм. Эмнэлгийн үйлчилгээг олон улсын төвшөнд аваачихгүй бол жирэмсэн эмэгтэйчүүд маш эмзэг үе дээрээ байдаг. Зүгээр нэг ханаад хүрсэн юм шиг төдийхнөр хандаж хизээж болохгүй, маш их эрсдлийг үүрч хөөхөд төрүүлдэг. Монгол улс өргөн удамц газар нутагтай болохоор эмнэлэг нь хол хүрэхэд бэрх шууд тусламжийг авахд хүндрэлттэй байсан нь эхийн эндэгдлийн тоон үзүүлэлтийг өсгөхөд хүргэж байгаа юм. Одоо бол эмнэлгийн үйлчилгээ сайжирч олон улсын түвшинд хүрч байгаа учраас эндэгдэл ихтэй харьцангуй багасж байгаа. で助産婦死亡、妊産婦死亡が下がってるんだと思います。 これからもっと下げる。 Үүнээс илүү бууруулахын тулд юу хийх ёстой вэ? そうですね。今の段階ではやっぱり質をもうちょっと上げ Эмнэлгийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, насанд хүрээгүй охидын жирэмслэлтийн асуудалд анхаарал хандуулж, тэднийг хүсээгүй жирэмслэлтэд сэргийлэх, тэдний эрүүл мэндийн боловсролыг өсгөх хэрэгтэй. Охидууд биеийг хөгжиж гүйцсэний дараа жирэмсэлж, хүүхэд төрүүлэх хэрэгтэй юм. Ингэснээр одоогийн хөгжиж байгаа орнуудын төвшнөөс илүү гарч чадах юм аа. はあるので、ハイレベルな程度に達している状態ですね。女性権利保護。 Эмэгтэйчүүд эрхээ хамгаалахын тулд өөрсдийн зүгээс юу хийх ёстой вэ? やっぱり知識ですよね。自分は Мэдээллийг сайн авах хэрэгтэй. Би ямар эрхтэй вэ? Би ямар үйлчилгээг авах эрхтэй вэ? Жирийн амьдрал дээр ч гэсэн энэ адилхан байдаг. Хаана очивол ямар үйлчилгээ авч болохоо мэддэг байхтай энэ яг адилхан юм. Би өөрөө сонгох хэрэгтэй гэдгээ хамгийн гол нь сайн ойлгох хэрэгтэй. 行使すると。で、そこからやっぱり始めていかないといけないと思います。 UNPA から、Хүн амын сангаас олон сургалтад хурал зөвлөгөөн зохион байгуулдаг. Энэ мэдээлэл олон нийтэд хэр зэрэг хүрдэг вэ? Эмэгтэйчүүд яаж энэ мэдээллийг авах вэ? 女性の皆さんたちは分かってないと思うんですが、その辺について。 DB のそのシェルターですね。 Гэр бүлийн хүчирхийллийн нэг цэгийн үйлчилгээг бид нээж ажилуулдаг. Энэ нь бие махбодын гэхээсээ илүү сэтгэл санааны хувьд илүү дэмжлэг үзүүлдэг юм. Өмгөөлөгч хэрэгтэй бол өмгөөлөгч олж өгөх зэрэг олон үйлчилгээг нэгд ор зохицлоосон. Манай байгууллагаас гадна төрийн бус байгууллагууд ч мөн ийм төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа. Орон нутагт гэхэд Баян үлгий, Завхан, Говь Алтай зэрэг аслагдсан аймагуудад ажиллаулдаг. Байршлуудыг олшруулахад анхаарахгүй байгаа нь хүчирхийллээс хамгаалж байгаа учраас байршлыг олшруулахад анхаарахгүй байгаа юм. Тусгай дугаард хандаж өөрт ойрхон газраасаа тусламж авч болно. ナンバーがあるので。なるほど。わかりました。先ほどそのバインウルギー県というふうにおっしゃいましたが、 Баян үлгий бол шашин шүтлгээс эхлээд онцлог ихтэй аймаг. Их сонирхолтой байна шүү. ただ私たちは女性の権利、 Хүний эрх хэрэгчлөө гэдэг бол ёс заншил улс эх орноос ч дээгүүр тавигдах ёстой. Ялангуяа эмэгтэйчүүдийн эрхийн асуудал бол нэг улс эх орны хүний эрхийн төвшин бүс нутгийн заншлын төвшнөөс дээр тавьж байж хамгаалагдах юм. Гэвч заншилтаа бол маш мэдрэмтгий байдаг хүлээн авах төвшин ч гэсэн улсуудын хувьд өөр. Баян үлгийгийн хувьд сонирхолтой кейстэй Монгол дахь Япон элчингээс санхүүжилт авч босгосон элчин сайдын санхүүжилтээр дэмжиж бид ур чадвараа гаргасан. でそういった協力体制もできるので、 さっきおっしゃったようにその文化と宗教。 Шашин шүтлэг заншлаас илүү дээгүүр шүү гэж хэлэхэд би зог хийлээ. そうですか。 Та хэд ажлаа сурчлаад таниулаад явхад тухайн хүний шашин шүтлэг заншил өөрчлөгдөх магадaltaй юм байна шүү дээ. それもあるんじゃないかなっていうふうに。そうですね。
文化も Ямар ч улсын ёс заншил өөрчлөгдөд явдаг гэж бодож байна. Би нэгдсэн үндэсний байгууллагын ажилтны хувьд хүний эрх нь дээр байх ёстой гэдэг байр суурьтай ажилдаг. Тийм учраас энэ улс ийм зэрэгтэй, тэр улс тийм зэрэгтэй гэж ялгахгүй бүгд адилхан ажилдаг. 視点に基づいて、はい、同じスタンス Улс орон бүрт яг адил байр сууриас яг адил арга барилаар ажиллаа хэрэгжүүлдэг. みんなに紹介するってことですよね。もう変わらないっていうか人権は普遍的 Хүний эрх хаанч ялгаагүй адил төвшөнд байх ёстой. Тухайн улс орны ёс заншил тохируулаад бидний хийх арга барил арай өөр болдог. Мэдээж хэрэг ажлыг үр дүнд хүрэхийн тулд тухайн улс орны бүс нутгийн зан заншлыг маш их судалдаг. Хүний эрх бүгд адилхан байх ёстой учраас энэ улс ийм онцлогтой гэж хийхгүй байх ёстой биш. Арга барилаа өөрчлөөд багаар тааруулсаар нөхцөл байдлыг өөрчилж чаддаг. そういう意味です。なるほど、そういう意味なんですか。やっぱりそこ Та асуух гээд байсныг минь хэлчихлээ. Арга барил нь өөр гэж. Монгол улс дотор ч гэсэн олон өөр арга барилаар ажиллах тохиолдол байдаг. Тийм. Шашинчлэгтэн тохируулж арга барилаа өөрчилдөг юм байна шүү дээ бас. そうですね。で宗教によって違う戦略ってことですよね。宗教だけではない。 Дан ганц шашин шүтлэг биш. Тухайлбал Улаанбаатар хот гэхэд онцлог асуудлуудтай. Хотчил маш түргэн явагдаж байгаа. Тэгвэл одоо яаж сургалтаа хүргэх вэ? Ямар арга барилаар даатгалынхаа үйлчилгээг үзүүлэх вэ? Улаанбаатар өөрийн гэсэн олон онцлогтой асуудлуудтай учраас байршлаас нь шалтгаалаад арга барилаа өөрчлөөд явсан нь илүү үр дүнд хүрэгдэг. プログラムの効果っていうのは高いと思いますね。なるほど。今一番 Улаанбаатарт хамгийн их анхаарал татаж байгаа асуудал юу вэ? だって言ったらどういうふうな都市化ですね。都市化。都市化がやっぱり Хотчлтын асуудал. Ийм их хүн амын бөөгнөрл нь боловсрал, эмнэлэгт төвчрлийг үүсгэж байна. Эмнэлэгт би нэг удаа ажиллаар